Тэгэхээр Happy Message application түрүүчийн хэлснээр 18 сэдвийн хүрээнд бид нар танд дор хаяж 7 хоног, дээдлэл нь магадгүй 6 сарын өдөр тутам яг танд хэрэгтэй сануулга, хатгалгаа, мэдээлэл болон зааварчилгааг өгөх байдлаар танд өнөөдөр тэр хүсээд буй эрүүл өөрчлөлтийг амьдралдаа нэвтрүүлэх чинь туслах аппликейшн байна. Манай аппликейшнийг хэрвээ та суулгаад харах юм бол хамгийн эхлээд бид нар бөөнөрөө нойр гэдэг сэдвээр эхэлж байгаа. Нойр бол бидний харж байгаагаар, манай багийнхны харж байгаагаар эрүүл мэндийн хамгийн суур хүнд хийх ёстой эрүүл өөрчлөлтийн нэг гэж харж байгаа. Тэгэхээр нойроор эхэлнэ. Нойр маань 13-аас 20 хоногийн програм байгаа. Эхний програм маань. Энэ хугацаанд та яах вэ гэхээр эхний өдөр та нойрд яагаад ач холбогдол өгөх ёстой? Өөртөө та нойрныхоо сайжруулалтын зорилгыг жишээ нь ойлгох мэтээр эхэлнэ. Хоёр дахь өдрөөс ахуулаад танд өнөөдөр яаж бид нар өнөөдөр чанартай нойр авахын тулд нойрны эрүүл мэндийг сахих вэ гэдэг тухай ярина. Яаж өрөөгөө өнөөдөр зөв болох вэ? Яаж шууг анаг багасгах вэ? Яаж өнөөдөр таны орчин, таны эргэн тойрны байдал чинь, унтлагын өрөө чинь таны чанартай нойрд, зөв нойронд эргээр юм уу сөргөөр нөлөөлж яана вэ гэдгийг сурахад туслана. Цаашаа үргэлжлэнгуудаа бид өнөөдөр нойрны тухай гүнзгий мэдээллийг олгосноороо та яагаад эрт сэрхэн зөв юм? Магадгүй илүү жоохон унтах нь хэрэгтэй. Яагаад та өдөр болгон яг ижилхэн цагаас орондоо орж унтаж эхлэх нь зөв вэ гэх мэтэр бид нар хатгалаа. Яг ийм байдлаараа бид нар манай аппликейшн тантай өдөр болгон яг л тэр өдөр хэрэгтэй байгаа мэдээлэл даалгаврыг өгөх байдлаар таныг хөтлж авч явснаар өнөөдөр бидний бүгдийг хүсэж байгаа чанартай, тогтвортой, урт хугацааны эрүүл нойрны дадал зуршлыг танд өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэхэд, нэвтрүүлэхэд тос болох юм аа. Гэх байдлаар үргэлжлээ дараачийн сэдв мацаг, түүний араас хоол хүнс, түүний араас дасгал хөдөлгөөн гэх мэтээр бид нар бүтэн 18 сэдвээ авч үзнэ.